За энэ агуулгын сайн ойлгож хариулаарай хөдөө аж ахуйн яамныхан маань. Одоо танай яамч одоо гол яамчтай энэ боловсролын яамаар л хариулуулаад байгаа болохоос бас гол яамч нь хөдөө аж ахуйн яам шүү дээ. Тэгээ сургалт 6-5 дээр сургалт зохион байгуулсан байгууллага сургалтын хөтөлбөрөөр бүрэн суралцсан үнэлгээний шаардлага хангасан төгсөгчдөд үнэмлэх тэмдэг олгож энэ талаарх мэдээллийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүрэн хөргүүлнэ гэсэн байна. Энэ бол маш чухал заалтчтай. Эдгээр одоо мэрэгжлүүдийг ингээд сургаад тэгээ малчтаа мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтарч ингээд сургаад мэрэгжлийн үнэмлэх болгоно гэж шүү дээ. Зэрэгдээ болгоно. Энэ бол маш чухал шүү дээ. Тэ энийг яагаад хэрэгжүүлэхгүй вэ? Энэ дээр тайлбараа. За өдөөж хаам хариулъя. 11 8 9 сард бас ингээд цааны байгууллагаараа юм харахгүй. Энэ сайдын түвшинд бол энэ заалт бол орсон байгаа. Тухайлх юм бол сургалтын хөтөлбөрөөр одоо бүрэн суралцсан үнэлгээний шаардлага хангасан төгсөгчдөд үнэмлэх тэмдэг олгож энэ талаарх мэдээллийг хөдөө аж ахуйн асуудлаар эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад эргэж мэдэгдэж тайлагнахыг тухай бүр тайлагнаж ажиллахыг сурвалж зохион байгуулагчдад зохион байгуулагч байгууллага даалгасгүй гэсэн ийм одоо сайдын тушаалтын заалтыг оруулсан. За энэ тушаал бол ингээд 2025 оны одоо 10 сарын 23-нд батлагдсан учраас энэ цаг хугацааны үед бол энэ одоо тайлангууд бүрэн ирж амжаагүй байна.